курст байхад улсын хүний нөөцийн ялгамбад болж исэн. За тэр ялгамбад болохоор их хвчлэн 3 дэх курсын одоо оюутнууд оролцдог. Тэгээ 2 дахь курст байхдаа хичээлэн үзээгүй байхдаа зөв өөрийгөө зүгээр сонирхоод ялгамбадд нь орж үзээд тэгээ сургуулиасаа гараад улсад ороод улсад багаараа 3 дахь дээр эзэлж исэн. За тэрний дараа 3 дахь курст байхдаа маркетингийн ялгамбад зохиогчсэн сургуулийн өрөөнд. За тэнд нь тестний дараа нэгээр гарч ирээд тэгээд топ 10-аас орчихсон байгаа. За тэгээд Санхүүгийн засгийн их сургуулийн ректорийн нэрэмжит 3 удаагийн тэтгэлэгт оюутан. За сая 2020 онд Голланд банкны тэтгэлэг бас авсан байгаа. Тэтгэлэгт оюутан байгаа. Тэгээд энэ суралцаас гадна олсон ололт амжилт туршлага гэх юм бол ерөөдөө бол яг суралцж явах хугацаанд 2 дахь курсээс ахуулаад 3-4 байгууллагад бол яг үндсэн ажилтнаар л ажилласан байгаа. Яг одоогийн байдлаар New Media Group Access Inc гэдэг одоо гарааны бизнес Европын улбаны санхүүжилттэй төслийг хариуцаад явж байгаа төслийн менежер гэж байгаа. Тэгээд нэмэлтээр найзтай хамтраад цалгис үзгээд одоо залуучууд руу чиглэсэн төслийг бас хэрэгжүүлээд явж байгаа. Таны бодлоор цахим сургалт болон эхний сургалтын ялгаа юу вэ? Ингээд 2 жил нь баг таньмаар 2 жил нь цахимаар суралцсан. Тэгээд давуу тал нь юу вэ? Хэцүү зүйл нь юу вэ? Ялах юм. За ерөөдөө яг 2 жил танхимаар сураад 2 жил цахимаар сурсан байгаа. Яг эхний 2 жил танхимаар сурахад мэдээж маш олон давуу тал байсан. Тэр нэр хамгийн наацхан одоо найз нөхдөдөө илүү олон цагийг өнгөрөөх, багш нартайгаа одоо шууд харилцах боломжтой. Одоо мэдгүй зүйл авах юм бол ингээ багш нартайгаа асуух. Тэгээд танхимд суугаад хичээл үзнэ гэдэг бол айгүй гоё байсан. Гэхдээ яг онлайнаас суралцах буюу яг 3-4 дахь курстэй онлайнаас суралцсан миний хувьд илүү давуу талтай байсан. Яа тэгэхээр би бол давхар төсөл хэрэгжүүлээд ажилладаг байсан болохоор яг гэрээсээ ажиллангаа суралцаад явах нь илүү давуу талтай их хялбар. За тэгээ шалгалт ерөөдөө бол танхимаар өгдөг байхад хвчлэн оройн цагаар авагддаг байсан. За технологиор шилжснээр одоо нэг шууд Moodle-ээрээ шалгалтаа өгөх боломжтой болсон. Тэгээд багаар уулзах бас маш олон цагийг танхимаар орохдоо зарцуулдаг байсан бол цахим руу шилжснээр багаараа шууд одоо Google Meeting зарлаад байгаа газараасаа ороод илүү хялбараар үр дүнтэйгээр ерөөдөө уулзаж чаддаг болсон гэх юм уу. Тэр нь бол маш том давуу тал байсан. За санхүү тогтвортой мэргэжлийг хэн сонгосон бэ? Яагаад юм мэргэжлийг сонгосон бэ? За мэргэжлээ бол 12 дахь ангитаа баг төгсгийн алдад сонгож байсан. Миний хэлэх юм бол яг санхүүгийн засгийн их сургууль орно гэдэг бодолтойсэн. Яг ямар мэргэжлийг авах вэ гэдэг нь тодорхойгүй байж байгаа. Тэгээд мэргэжил сонголтын өдөрлөг гэж болсон. Тэрэн дээр их бизнес удирдлагын мэргэжил таалагдаад тэгээд сонгож байсан байгаа. Тэгээд 3 дахь курстэй маркетингийн анги руу шилжиж байгаа байсан. Ерөнхийдөө маркетингаараа 20 дахь курсыг эхлэн ажилласан аюул сонирхолтой байсан. Гэхдээ бизнес удирдлага гэдэг мэргэжил маань өөрөө одоо төсөөл маркетинг, хүний нөөцийн төлөвлөрөнд хүрэж болох учраас заавал тэгээд маркетингээ сонгохгүйгээр бизнес удирдлагаараа сурч төгсөөд ажиллах бүрэн боломжтой байсан учраас энэ мэргэжлээ одоо суралцаад төгсөж байгаа. Яг анх синтезд орно гэж бодсон байсан гэсэн шүү дээ. Яагаад синтезийг синтезийн шууд нэр хүнд нөлөөсөн гэж бодож байна. Ерөнхийдөө бол яг бизнес, санхүү гэдэг чиглэлээс санхүүгийн засгийн сургуулиудад хамгийн топ сургуулиуд байдаг. Тийм учраас ерөнхийдөө энэ сургуульд орж суралцсан гэдэг нь одоо ирээдүйдээ илүү баталгаатай гэх юм уу да. Ерөнхийдөө тэр талаар илүү одоо мэрэгсэн хүмүүстэй хамт байх, илүү гоё орчин юм шиг зүгээр гаднаас нараа санагдчихсан. Тэгээ орж ирэхэд айгүй тийм байсан. Энэ сурагчид оюутан багш нар маань бүгдээ айгүй гоёсэн. Тэр яг сургуультай айгүй хайртай. За тэгвэл одоо яг үлдчихэж байгаа оюутнууд 1 2 3 дахь курсын оюутнуудыг зөвлөгөө өгөөч гэх юм. За би өөрөө админ оюутан. Тэгэхээр яг энэ зөвлөгөөг шууд нэгийнхэндээ өгдөг. Тэгээд юу гэж хэлдэг вэ гэхээр яг суралцж байгаа хугацаа яг оюутнаас гэдэг бол айгүй богинохон хугацаа. Тийм болохоор яг суралцж байх хугацаанд зан ганц хичээлээ хийгээд зан ганц дүнгийн танаас одоо явахаас илүүтэй маш олон одоо зүйлийг туршиж үзээрэй гэж хэлмээр байна. Туршиж үзсэн одоо зүйл болгоомж нь чинь ирээдүйн ажил мэргэжлээ сонгох, ирээдүйн карьераа хөөх, одоо магадгүй амьдралын бүхэл цаг үед юу нэг хэрэг болдог.
Тэгэхээр олон зүйлийг туршиж үзээрэй. Яг энэ туршиж үзэх хугацаа бол яг зөвхөн оюутан байх хугацаанд тохиолдно гэж хэлмээр байна. Нэгэнт ажил дээр гарсан тохиолдолд бол одоо шууд хариуцлага өрөөд явчих учраас турших гэдэг зүйл байхгүй болно. Тийм болохоор олон зүйлийг хийж туршиж үзээрэй. Тэгээд бас дан ганц оюутан байгаа хичээлээ одоо хийн гэсэн үг биш. Оюутан байна гэдэг бол яг олон найз нөхдөд болох мэргэжлийн зар хүрээгээ төлөх хамгийн том боломж. Тэгэхээр магадгүй корона дуусны дараа дахин танхимаар орох юм бол олон клуб амрагдаад клубүүдийн зохион байгуулж байгаа олон ивентэд бас оролцоод өөрөө бас зохион байгуулаарай. Тэндээс маш гоё хөгжилтэй өнгөрөөж чаддаг шүү. Тийм болохоор оюутан насаа айгүй гоё хөгжилтэй дурсамжтай өнгөрүүлээрэй гэж хэлмээр. За сүүлийн асуултын санхүүгийн сэвийн сургуулийн 3 өөр тодорхойлол. Цэнхэр инновацлог гэр бүл гэдэг 3 үгээр тодорхойлж байна. Сүүлийн асуулт нь шилсэн бэ. Одоо ингээд эсгэж байгаа хүмүүс байгаа штэ 12 дугаар ингээд төсөөд ингээд эргэлзэж байгаа тийм сургууль мүйсүү санхүү юу гэдэг эргэлзэж байгаа тийм хүмүүсд зориулаад ер нь яагаад санхүүг сонгох вэ юм тийм. За яагаад санхүүг сонгох хэрэгтэй вэ гэдэг асуултанд хариулах гэж оролдъё. Тэгэхээр санхүүгийн засгийн сургууль нь өөрөө одоо би сая гэр бүл гэж тодорхойлсон. Тэгэхээр одоо оюутан багш нар тэгээд одоо тэнд ажиллаж байгаа хүмүүс бүгдээ айгүй тийм найрсаг гоё гэр бүл шиг тийм уур амьсгалтай байдаг. Тэгээд дээрэс нь өөр төглөөд байдаг оюутнууд айгүй олон клубтэй тэр бараг л одоо ингэ танихгүйчсэн таньдаг юм шиг болсон. Тэгээд сургуулийн хүүхдээ гадар явж байгааг харахад бүр нэг таньдаг найзтайгаа таарч байгаа юм шиг тийм мэдрэмж төрдөг. Тэгэхээр яг суралцсан нэг юм бол ихэд ганцаараа суралцсан нэр биш. Найзтайгаа хамтдаа суралцаж, хөгжиж, хамтдаа одоо гоё шин зүйлийг бүтээлцэж, дурсамжийг бүтээх нь бол одоо сургууль сурж байгаа бас нэг хэсэг юм болов уу гэж боддог. Тэгэхээр яг тэр орчинд бол санхүүгийн засгийн сургууль миний хувьд өгч чадсан. Тэгэхээр яг орж ирэхэд гэсэн нэг тийм гоё уур амьсгал болов гэж бодож байна. За тэгээд нэгэлдээр мэдээж сургуулийн чанар, сургуулийн цаашдын бодлого алсын арга таалагддаг. Ер нь оюутнаа гэдэг сургууль тийм болохоор санхүү суралцсанаа илүү мэргэжлийн талаас нь одоо маш их мэдлэг боловсролыг багш нараас авч чадна. Тэгээд нэгэлдээр сургуулийн нэр хүн яг өндөртэй учраас төгсөөд ажилд орохдоо ч гэсэн санхүү төгсөн гэж хэлгээд нүр бардам хэлдэг байгаа. Тэгэхээр ажил олгогч маань ч гэсэн бүгдээ бас дуртай таламжтай. За баярлалаа.